Ер нь хийцэл нь өөрөө макийн блокоор 25 та макийн блокоор үндсэн дүүргэлтээ хийсэн. За тэгээд анханасаа нөгөө гал төсвөртэй байна гэдэг зорилгоор ер нь хөөс одоо нөгөө цагаан хөөс бол хэрэглээгүй. Тэгээ бүгдийн чулуу хөнгөөр бүх дулаалгаа бол чулуу хөнгөөр, шилүү хөнгөөр эрдэс хүн тий базалтаар ер нь бол бүгдийн Монгол базалтаар бол хийсэн. За тэгээд макийн блок 25-ын макийн блокны гадна талд 20 см-ийн юу хийсэн гэсэн үг базалт хийсэн. Тэр нь болохоор нэг юм хоёр төрөлтэй базалт хийсэн л дээ. Нөгөө базалт чинь нэгт нь өөр байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт дотор талд хэсэгт нь арай нэгт багтаагаар 50-ын нэгттайгаар хийгээд гадна талд нь арай нэгт өндөртөөгөөр амын зөрүүлж ер нь дуулаалсан гэсэн үг. Тодорхойлох хэдийн эхлээд мак дээрээ тавьж байгаа. Мак дээрээ нэг юм арай нэг жоохон одоо нэг 50-ын нэгттэй байлуу 30-ын нэгттэй байлуу арай бага нэгттэй арай хямдхнаар нь дүүргэж битүү үлгийдөөд дараа дахиад тэрнийх агаартай харьцаж байгаа хэсгээ болохоор арай нэгт өндөртөөгөөр нь базалтаар тий нийтдээ 20 см гэсэн үг тий. Тэгэхээр 25 дээр нэмэх нь 20 см-ийн дулаалга явж байгаа. Тэгээд нөгөө сайдинг гадна талын сайдинг хэсгийг болохоор юугаар төлөвлөсөн байсан бэ гэхээр Ничиха гээд Японы ширхэг цементтэй автан гээд сайдинг байдаг. Тэрүүгээр ер нь төлөвлөсөн байсан. Тэгээд нөгөө тэр сайдинг өөр айгүй хүнд юм байлээ. Тэгээд хүнд учраас дээдлийн бүс бетон, доотлын суур хоёр дээр заавал кронштейн гагнж, төмөр гагнж бэхлээд одоо хөнгөн цагаан бишээ нөгөө зэвэрдгүү ган цагаан квадратын төмрөөр битүү ингэж араам зангидж байгаа. Тэгэхээр нөгөө базалтны гадна талаар араам зангидахад нэг юм 5 см-ийн турба квадрат төмрөөр араам зангидаад нэг агаарын орон зай үүсэх ёстой гэж үзээд тэрээр үүсгэж байгаа. Тэгээд битүү уур ус тусгаарлагчийг бас явсан гэсэн үг. Дээвэр дээр ерөнхийдөө дээврийн бүтээц нь бол төмөр карказаар хийсэн. Төмөр карказаар дандаа зангидаад одоо нөгөө си төмөрнөөс нэг арай сайжруулсан тийм төмөрнүүд байлээ. Одоо нэг өсөндөө дугтаавар шиг ч гэдэг юм уу тийм төмөрнүүдээр ерөнхийдөө дээврийн каркас нуруугаа хийгээд за тэгээ тэн дээрээ болвол 30 см-ийн хөөсөнцөр базалт явсан гэсэн үг. Ялгаагүй нөгөө 10-10-10-аар гээд 3 үе явсан. Тий. 30 см-ээр тий. Тэгээ ингээл нэг амын даруулаад зөрүүлэл ингээл яваад ерөнхийдөө нөгөө төмөрн дундаа хавчуулаад тий. Тэгээд дотор талаасаа бол хоёр давхар одоо юу явж байгаа юм. Гипс автан хоёр давхар гипс авт яваад ингээд битүүлчихэж байгаа. Гадна талаасаа болохоор дулаалган дээрээ нэмэх нь нөгөө бас ус чигний тусгаарлалт яваад тэгээд шууд юу явсан? Төмөр дээвэр явсан. Тийм ерөнхийдөө нөгөө барн хаус маягийн төмөр дээврүүд яваад тэгээд төмөр дээврүүд нь өөрөө нэг амаа дарж төгжигддэг тийм төмөр урт төмөр дээврүүд ерөнхийдөө ингээд үрж өгсөн гэсэн үг. За тэгэхээр ингээд юу базаад хэлэхээр шалан дээрээ шал 25 см XPS хаана болохоор 20 см блок уул шилэн үн тааз болохоор дээвэр болохоор 30 см шилэн. Дээвэр дээр нөгөө арай илүү 30 см явцсан нь энэ ч угаасаа дан энэ шилэн үн л дээврээ хамгаалж байгаа. Хаана учраас 25 блок байгаа. Тийм учраас арай багыг явсан гэсэн үг. Зузаан нь бол тийм.